манай рок попыг төлөөлөөд манай Пентатоник академийн ерөнхийлөгч Долгио Хатууд хоёроор нийлүүлье. Жиглмөрийн 30-нд алдрын од гэдэг ийм одоо хэн болгонд бас олдоод байдаггүй тийм одоо үнцэнтэй ийм одоо хүндэтгэлийг та бүхэнд үзүүлье гэж ингэж шийдсэн. Би өөрөө нэг зүйлийг сайн мэднэ. Соёл эрдэнэ хамгийн анхны тоглолтын үзэгч нь би байсан юм аа. Энэ драмын театрт болж ирсэн юм аа, тийм ээ. Тэгээд манай ятгын чуулган 5 хамтлаг байгуулад ингэж цахилгаан авдаг. Тэгээд би ч одоо цахилгаан гитар тоглож байгааг анх тэнд үзсэн юм. Цахилгаан хөгжимтэй ансамбл тоглож байгааг тэнд үзэж одоо маш их тийм цочирдож идэр свит болсон байхгүй юу? Ямар мундаг юм бэ гэж ингэж хэлсэн. Ийм юм байна. Тэгээд тэрэн ганхуугийн хэлдгээр бол соёл эрдэнэ бол яах аргагүй одоо эрхчлөөт Монголын анхны дуучнар байсан. Эрхчлөөт урлагийн анхны дуучнар байсан. Эрхчлөөний төлөөх энергийн анхны локомотивууд та нар байсан. Тийм учраас та нарт бид нар гүнээ мэхийн хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ бол одоо урлагийн бидний хувьд бол усан хүлээж исэн ийм шагнал. Нэг зүйлийг би энд онцолж хэлмээр байна. Энэ шагналыг анх удаа 100 сая төгрөг дагалдж байгаа хэлхэн зүйтэй. Гэхдээ энэ 100 сая төгрөг татвар төлөгчдийн нэг ч төгрөгөнд ороагүй хэлхэн зүйтэй болж байгаа. Шагналд урамшуул хэтэрлээ инэ тэрэ гэж явдаг шүү дээ. Тэгэхээр алдрын од дээр тийм яриа гарахгүй байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр энэ жилдээ нэг л удаа нэг л уран бүтээлч очлохоор онцлог байгаа. Тэгээ ер нь бол бид нар нэг хоёр арга хэмжээг нэгтгэсэн гэж хэлж болно. Тийм ээ одоо энэ алдрын од байна. Тэгээ алдрын одыг авсан тэр хамтлагтаа Монголын уран бүтээлчдэр дундаа рок попын уран бүтээлчд хүндэтгэл үзүүлж талбайдаа тэр оройн том тоглолт зохион байгуулахаар шийдвэр гарсан. Тэгээ энэ хэмжээндээ өнөөдөр одоо 8 цагаас улаан хевсний ёслоор эхлээд Монголын одоо үе үеийн рок попын уран бүтээлчд маань соёл эрдэнэ хамтлагтаа хүндэтгэл үзүүлж 25 өөрсдийнх нь дуугийн өөрсдийнхээ аранжировкоор ихшлүүлэх юм. Та бүхний харж байгаа энэ төгөлдөр жил бүр одоо Монголын рок поп ертөнцид хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан энэ хамтлаг уран бүтээлчээ алдаршуулах, алдрын од эндэр нээлттэй хийж явах болно. Ерөнхий төлөвлөлтөн дээр энэ тав харж байгаа байх. Өдөр Hollywood star гэж мэддэг те. Тэгвэл энэ монголчууд бол яг хөлбөнд доор тавих тийм зохисгүй учраас эндэр болгож тавьж байгаа. Дээр нь од гэдэг бол Монгол биш, харин эрдний очир гэдэг бол түүхэн гараа Монголын од юм а гэдгийг одоо мэрэгжлийн баримлчид, судлаачид зөвлөсний үндсээр энэ эрдний очирыг од болгож ингэж ашиглаж байгаа. За Монголын рок попын загалмаас эзэг хийж гүйцэтгсэн үүрэг түүхэн явц бүхэл зүйлээрээ уран бүтээлээрээ соёл эрдэнэ хамтлаг гэдэгтээ хинж марахгүй энийг Пентатоник академи мөн нийслэлийн удирдлагын зөвлөлийн урдаар эзэсний шийдвэрсэн. Тэгээд 100% салбарт нэгдүгээрт соёл эрдэнэ гэдэг нэгдсэн байна. Маань бидний төлөөлөл энийг хэрэгжүүлж өнөөдөр одоо мөрөөдөл маань бэлэгдэж байгаад бид нар их баяртай байна. Өнөөдөр гадны хүмүүс орж ирээд Монголд бас ийм одтой юм бас талбайтай байд юм байна. Монгол бас ийм орчин цагийн хөгжим урлаг нь хөгжсөн байд юм байна. Гэсний нэг яруу тод жишээ болгож ийм ёслол хийж байгаамаа. Хоёрдугаар өнөөдөр үе үеэр хөгжсөн энэ хөгжмийн урлагийг энэ уламжлалын ард олондоо таниулах одоо үе үеэр өвлөгдөж ирсэн энэ урлагийн хөгжлийг харуулсан ийм чухал ач холбогдолтой юм аа гэдэг. Тийм учраас бид бүхэн маш их баяртай байна.